За бүгдээрээ өдрийн төргийн намайг оюун мэддэг бичиг соёл багийн гишүүн байгаа. За манай багийн хувьд хамаатуулах хүслийн тухай хичээлээ орно. За тэгээ хамаатуулах хүслийг ерөнхийд нь бол эзэнт хамаатуулах болон бид хамаатуулах гэж хоёр ангилж байгаа. За тэгээд бид хамаатуулах дотор бас 1-р бид, 2-р бид, 3-р бид хамаатуулах гэсэн 3 ангилалтай байгаа. Эзэн хамаатуулах хүслийг нэг болохоор Монгол гэрэл хэлний аагийн дөрөв зэрэг буюу хийсэдийн тойрыг хийж идэг. За Монгол бичээр болохоор гэн болсон яаны гэдэг бичдэг байгаа. За энэ хоёр болохоор ямар үгээр нь ялгаад бичдэг вэ? Одоо багын болохоор ишээр төгссөн үгэн дээр яаны болохоор одоо гэвэл хичээр төгссөн үгэн дээр залгаж бичдэг гэсэн үг. За одоо ингээд жишээ үг аваад үзэх юм бол одоо ном гэдэг үгтэй таа гэж болохоор гэвэл хичээр төгссөн учраас одоо ингээд яан залгаараа залгах. За ишээр төгссөн үгнийхэн жишээгээр одоо багш гэдэг үгийг аваад үзье. За энэ ишээр төгсч байгаа учраас энэ дээрээ бамзалгаа залгана. За бид хамаатай хүслэн та манай багийн шүү. Та хамаатуулах хүслийн гурван хоорондоос нэгтгэх болохоор минь маань гэдэг нэг бичдэг. За жишээ авах юм бол энэ хоёр нь болохоор ямар ч юм нэг ирэм үг хамаарахгүй тэгээд төгсгөл хамаарахгүй шууд ингээд утгаасаа хамаараа шууд залгагддаг. Чин тань байгаа.
харилцан болохоор чин тань. За тэгээд энийг болохоор одоо чөцөө болон тэгээд өөрөөсөө дүү бол чинийг тэгээд хүндэтгэлийн утгаар бол энийг нэг залгуулж чи тэгээд за болохоор ануу энэ байгаа. За энэ хоёр нь болохоор ерөөдөө эртний ингээд нэг бичлэг болохоор ингэж ордог. За энэ болохоор ирэх шиг төгсөөг нь энийг имээг төгсөөг нь ордог. Орчин үед болохоор шууд энийг имээг залгачдаг. Нэр ингэж атлаад тэгээд залгаад яваарай. Үгүйсээ. Энэ хавар төслөөр яг нэг практик юм дээр болсон. Тийм. Шин яах вэ? Яа, тийм ээ. Энэ яг дүүгийг хийсэн. За дүүгээ бишрэх учраас маанаас. За орчин үед бид нар тэгэхээр яа. Ном яа. За энэ нүгээр би хайрлах энэ хараа энэ хараа өөртөө өөрийнхөө бие хамаатай энэ ахлаар юм усаад Авчрах юм уу? Надад авчрах юм. Одоо жишээлбэл тэгээд өөртөө хамаатай гэж байгаа тэгээд гэдэг саналаар хэлдэг. Тэгээд ээж маань ээж минь тэгээд усаад хамаатай ээж тань нөгөө тэгээд ээж маань
дүү маань дүү чинь дүү энэ энэ ойгоо хийлээ. Уугаа. За уугаа хамт